2010 оноос хойш л шууд бус нөлөө гээл оюутлагаа дээр судлаад эхэлсэн. Тэгээ одоо 2026 онд шууд нөлөө нь юу вэ? Шууд бус нь юу вэ гэж дахиад яриад. Тэгэхээр нөгөөтг яг үнэндээ бол бидний судлаачдын хүрээнд бол яг үнэндээ тогтцоо. Яг үнэндээ бол шууд бус гэдэг юм. Татвар ногл ашгаар орж байгаа нь бол шууд дотор орно. Гэхдээ эдийн засгийн утгаараа шууд нөлөө гэдэг нь яг тухайн төсөл нэмэн үрдэг ямар хэмжээгээр дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан бэ гэдэг нь шууд нөлөө. Нэмэн үрдгөөр. Тэгээд татвараараа дамжаад нөгөө төсвөөрөө дамжаад тэгээ ажил олголтоороо дамжаад худалдаа авалтаараа дамжаад бусад салбартаар дамжаад ДНБ өссөн шүү дээ. Тэгвэл шууд бус нөлөө. Тэгэхээр энэ дээр бол нэх маргаан байхгүй. Тэгээ 2010 онд л бид нөгөө оюутлагаа гэж судалгаа хийхэд ингэж л ялгсан. Энэ одоо хിവэрэ байгаа. Тэр нөгөө олон улсын л одоо эдийн засгч тэгэж үздэг. Тэгэхээр энэ дээр нэг айхтар маргаан байхгүй. Дав багш одоо энийг одоо маш сайн мэдгүй. Бараг авторч байж магадгүй шүү гэж. Тийм учраас энэ дээр нэг маргаан байхгүй л бах та. Яг хав татвар тэгээ ажил олголт гэд ингээд яриад яваад байвал тэр чинь нөгөө өмнөхөр ингээд уулархайн салбар те эрчим хүчний худалдаа авалт тээвэр гэд энэ чинь ингээд айгүйх эдийн засаг руу нэвчиж ордог учраас бид нар шууд бусаа шууд тэгээ тооцсон зүг баха гэж бодож байна. Тэгээд нөгөө тэр хуулийн дээр байгаа өгөөж гэд айгүй осолтой гэж би дотроо боддог. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө энэ шууд бусыг тооцоолоход бид нар бол одоо нөгөө түрүүн хин хийсэн те Батмөх хийсэн нөгөө та нар салбар орнын тэнцлэр тооцчт юм байл штэ гэж штэ. Тэр чинь нөгөө шууд бусаа тооцох гэж оролдож байгаа нэг хэлбэр байхгүй. Яг арай дараачийн хэлбэр нь ерөнхий тэнцвэрийн загварчлаар тооцдог. Тэрийг нөгөө айл бас л 15-6 жилийн өмнө хийсэн. Оюутлагын судалгаан дээр тэгээ аргачлал нь бол байгаа. Тэрэн дээр маргаан бол нэг гарахгүй. Яагаад тэгэхээр салбар орнын тэнцэл буюу тэр суур ашигладаг дата чинь статистикийн төв хорооноос аж ахуйн нэгжүүдийн төвөрлөлтөөс гаргаж авдаг тэнд хүснэгт байхгүй. Эдийн засгийн салбарууд хооронд ямар холбоотой вэ гэдэг. Тэгэхээр тэрэн дээр бол нэг айхтар маргаан байхгүй. Өгөөжийг 5%-аас дээш үү, 5%-аас доош үү гэж тооцоход тэгэхээр айхтар том маргаан байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө тоон статистикийн хооронд дээрээс өгөгдчихдөг. Тэгээд тэр загвар нь бол бүр амар хүнд загвар биш зүгээр шугамн загвар байдаг байхгүй. Тийм. Тэгэхээр тэр 5%-ийн дээр доор гэдэг үл бид нар нэгөөх одоо нэг занар манар гэдэг нэг хэсэг нэлээ итгэвтэй болсон шүү дээ алгаа. Тэгэхэд бүх төслүүд л одоо яг энэ нөгөөх 5%-аас дээш стратеги энэ англи руу орчих юм болов гэж хүмүүс чинь төсөл болгон хурж ирээд аливаа энийг тооцоодох гэж бид нарт өгөөл тэгжсэн байхгүй. Тэгэхээр яг үүндээ ийм төслүүдийн 5% тэр босыг даахад айгүй хүнд юм билээ. Үнэнхээр том юм билээ. 5% босыг даахад. Тэгэхээр бол юу гэхээр төсөл болгон стратеги ач холбогдолтой биш. Угаасаа ач холбогдолтой болооч тухайн төсөлтөд ашиггүй шахуу юм болчиход байгаа байхгүй. Төр нь орж ирж байгаа учраас тий. Тэгэхээр бол тэр босго бол би бол дотор хангалттай өндөр гэж би бодож байгаа. Үнэхээр 5 ДНБ-гийн 5%-аас дээш шууд болон шууд бус нөлөө ороод ирэх юм бол энэ бол яах аргагүй бид нэр анхаарч бодож дэмжиж ажиллах тийм төсөл байгаад байна. Тэгэхээр яг энэ дээрс хүндсэн сэдвүүдийн хүрээнд надад бол иймэрхүү зүйл бодогдсон. Гэхдээ одоо энэ сэдвүүд л яг үүндээ энэ гурван сэдв бол айхтар олон жил бид нар ярьсан сэдв байна да. Тийм учраас одоо бол би сүүлийн үед юу гэж бодоод байгаа вэ? Ер нь ирээдүг харъя. Урагшаага харъя гэдэг нь юу вэ гэхээр энэ эдийн засгийг төрөлжүүлнэ гэдэг энэ сэтгэлгээг ерөөсөө авч хаяа гэж би бодоод байгаа. Өөрөөр хэлбэл юу гэхээр бид нар чинь өгөгдөл манай эдийн засгийн өгөгдөл угаасаа л энэ багхгүй. Ямар ч эдийн засаг харьцангуй даваа талын онлоо харьцангуй даваа талаа ашиглах хэрэгтэй. Тэр нь биднэрт бол уулуурхайн салбар. Өөр юм багхгүй. Сонголт байхгүй. Тий. Тэгэхээр бид нар уулуурхайн салбараа өсгөж ингэж томруулж чадаагүй байж дахиад бусад салбараа тэтгэн гэдэг чинь татаахс үгэн гэсэн үг байхгүй яг үүндээ. Тэгэхээр тэр бол буруу бодлого юм шүү. Энэ солонгоруулна гэдэг, эдийн засгийг төрөлжүүлнэ гэдэг. Харин эсвэргээрээ энэ эдийн засгийн давуу талыг ашиглах хэрэгтэй юм шүү. Өөрөөр хэлбэл энэ уур хайнууд руу ялангуяа өмнөний говьд байгаа энэ том төслүүдийг бүр сайн дэмжих хэрэгтэй юм шүү. Нэмэн үртгийн өшөө сайн дэмжих хэрэгтэй юм шүү. Цахилгаанаар хангах хэрэгтэй юм шүү. Усаар хангачвал бүр алаад өгж байгаа юм шүү. Гэх мэтчлэн ийм руугаа орвол яасан юм. Нэгдүгээр том миний ажиглаж байгаа зүйл. Хоёр дахь том ажиглаж байгаа зүйл бол юу гэхээр
Энэ төслүүдийг дэмжихийн хэрэгцээр тэр social license-ыг бид бас мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл том төсөл гээл тэрүүгээрээ дулдуудаал орон нутгаа хохироодог, байгаль орчноос үүдгдэг тийм бол байж болохгүй. Social license тэр төсөл заавал авах хэрэгтэй. Тэр нь social license чи өөрөө ингээд ийм амархан зүйл бас биш юм байл л дээ. Нийтийн нэг ойлголцол төрүүлнэ гэсэн утга шүү дээ тий. Нэг ойлголцол төрүүлнэ. Тэгэхээр тэрэн дээр бол одоо үгийн практик бол над юу гэж харагддаг вэ? Компани дээр нь тухай ичдэг. Чи ингээд social license аав гэж төсөл дээр ингээд тогтчдаг. Тэнгүүд чи нөгөөх нь хөөргий зайлвал орон нутгийнхын хүмүүс малта машинтайгаа хурж ирж босоол тэгэл нэг хүн дайлд ороод social license авахуулахын тулд тэр төслийг төрийн оролцоо маш тодорхой байх хэрэгтэй гэж би дотор бодоод байгаа. Юу гэхээр орон нутгийн иргэд энэ хүртэл та нар энэ төсөл дээр дуу хоолойгоо өргөж болно. Ийм шугамар дамжиж. Инээс цаашаа засгийн газрын хамгаалалтанд энэ төсөл орно шүү гэдэг тэр төслийн засгийн газрын орж ирэх хамгаалтыг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй гэж бодож байна. Засгийн газрын хамгаалтанд орж иж тэр төсөл амжилттай яриж. Түүнээс биш нэг хэдэн малтай иргэд хурж ирэл чигсчгаар тэр төсөл зогсдог байж бас болохгүй.